За та бүхэндээ орой мэндийг хүргье. За тэгэхээр 26-аас 30 оны хөгжлийн одоо үндсэн чиглэл тулгуурласан одоо төлөвлөгөө ярилцж байна. Тэгэхээр энэ төлөвлөгөө яг ерөнхий завгаар модель бол айгүй харьцангуй гайгүй байна гэж ингэж үзэж байна. Тэгээд эндээс бас нэг хэдхэн асуулт асууя. Ер нь бол 26-аас 30 оны хөгжлийн үндсэн чиглэлд орлогын урт хугацааны стратегийг тухайлбал татварын суур орлогын төрөлжилд мэдрэмжийн үнэлгээ одоо ер нь тусгагдаагүй харагдаад байгаа. Тэгэхээр ер нь энэ орлогын төсвийн орлогын стратегийг юу гэж харж байна? Энийг одоо ямар бичиг баримттай уялдуулж хэрэгжүүлэх вэ гэдэг нэгдүгээр асуулт нэг юм байна. За хоёрдугаарт энэ орлогын хэлбэлзлүүд байгаа. Бид нар сая өнгөрсөн 2-3 жил ихтэл төсвийн орлогыг маш их хэлбэлзэлтэйгээр баталж байгаа. Тэгэхээр энэ хэлбэлзлийг бууруулах ямар зорилго байна? Ямар санхүүгийн нөөц хүрээ байна? Ямар одоо тоон зорилгууд тавьсан бэ гэдэг хоёрдугаар асуулт. За гуравдугаарт ер нь манай улсад бол одоо нөөт, онцгой, гайл гэх мэт юм шууд бус татварууд нь бол орлогын 60% эзэлж байгаа. Ер нь бол олон улсын жишгээр бол шууд татварууд, шууд бус татварууд нэг 50% байдаг. Тэгэхээр энэ шууд татварыг нэмэгдүүлэх ямар бодлого байна? Шууд бус татварыг бууруулах ямар бодлого байна? Энэ хоёрыг ер нь тэнцвэржүүлэх тийм зорилтоо юу гэж тодорхойлж байгаа вэ гэдэг нэг ийм асуудал байна. За дараагийн асуулт болохоор энэ орон нутгийн татварын бие даасан байдлаар. Тэгэхээр ер нь бол бид нар одоо олон газрууд руу татаас татварыг өгж байна. Орон нутгуудын одоо татварыг бий болгох, өөрсдийн одоо татвар хуваарлалтыг бодитоогоор өргөдгөх ямар бодлогуудыг явуулж байна вэ? Цаашдаа энэ орон нутгууд ер нь эдийн засгийн хувьд бие даах бодлого явуулж байгаа юу? Энэ дандаа татаастай хэлбэрээр явах юм уу гэдэг нэг ийм асуудал байна. За макро бодлогын хувьд бол Сангийн Монгол банкны одоо мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг хэрхэн уялдуулж хангаж ажиллах вэ? Одоо энэ олон улсад бол ийм платформ гаргацсан, хоёулаа дандаа хослуулаад явдаг ийм аргууд хэрэгжилж байгаа юм байна. Манай дээр одоо ер нь энэ төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа хамтын хяналт, хариуцлагын тогтолцоог ер нь боловсруулж байгаа юу гэдэг ийм асуулт байна. За санхүүгийн тогтвортой байдлын хувьд бас нэг асуултыг тодруулчих гэж бодож байна. Яг нь ер нь олон улсын валютын сан одоо Швейцарын засгийн газрын зэрэг улсууд бол төсвийн эдийн засгийн бодлогын эрсдлийг бүртгэдэг. Тэгээ нэг юм бодит цагийн хяналтын системтэй байгаа. Биднэрт ер нь энэ төсвийн эрсдлийг одоо бүртгэх тийм хяналтын систем, тогтолцоо боловсруулж байгаа юу гэдэг нэг юм асуултыг хариулъя. За техникийн шинжтэй нэг санал байгаа. Ер нь бол энэ 26-аас 30 хонд иргэдээ орлоготой байлгах ер нь эдийн засгийн чухал асуудлуудыг тусгасан. Тухайлбал одоо Завхан аймгийн Арц суурийн бомтын зам бол энэ орноо гэдэг ингээд тусцсан байгаа. Гэхдээ тэр нэг бомтын ажил нь бол төсөв төлөвлөгөө нь бол гарцсан, батлагдсан байгаа учраас тэр бомтын ажлыг нэмээд тусгаараа гэдгийг бол сануулж хэлье. За ингээд саяхан асууж байгаа 7 асуултанд хариулт тавья. За учир нь цаад хариулъя. Тийм мэдээж эдийн засгийн бүтцийг харахад цөөхөн эдийн бүтээгдэхүүнээс уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засаг бол энэ орлого дээр зөв стратеги боловсруулахгүй байнга одоо ингээ хэлбэлцэж юм л да. Тэг 5 сард баталсан төсвийн хүрээ гэтэл сарын дараа зайлшгүй өөрчлөгдөх шаардлага үүсдэг. Экспортлж байгаа бүтээгдэхүүн одоо тэр дундаа тэр нүүрснийх нь үнэ нь өдөр бүр бараг хэлбэлцэж байгаа тэр цаг үеуд таарчгаар зайлшгүй одоо өөрчлөлт явахаас өөр сонголтгүй болж таардаг. Тэгэхдээ эх жил бол бид нэр экспортод одоо нүүрсийг бол нэг 80 сая тонн түргэнэ гэж одоо бас зорж байгаа одоо мэдээж. Тэгэхээр энэ бол одоо бас төсөөлөл өдөр төсөөлөл. За энэ удаа бол төсөв дээр ч гэсэн мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлье гэж зорьсон. Би өөр нь эргээ харахад энэ орлого дээр тэнцвэржүүлсэн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг л буулгасан нь л одоо их том алхам боллоо гэж харж байгаа. Одоо 30% орсон. Тэгээ эх 28 онд бол энэ нэг 28 руу ороод ирэхэд бол орон зай бий болно. Гэтэ энийг зүгээр орхиж болохгүй. Энэ татварын багц хуулийг батлах ёстой. Дээрэс нь энэ тохиолдолд бол нөгөө хувийн хвшилтээр үүсээд байгаа ачааг багасгах ёстой гэдэг. Тийм учраас энэ эдийн засгийн эрхчлөөний хууль, хөрөнгө оруулалтын хууль, энэ зөвшөөрөл мэдээллийн хууль, энэ 120 хууль чинь ерөөсөө л энэ чиглэл рүү илүүтэй хандж байгаа. Тийм учраас бол бид нар эдийн засгийнхаа одоо суураа өргөдгөх чиглэл рүү одоо анхаарах ёстой, тэлэх хэрэгтэй. Хувийн хвшлээ дэмжих, тодорхой үр дүн гаргах салбаруудыг анхааръя.
уул уурхайн бүтээгдэхүүнээр нь төрөлжүүлэх хэрэгтэй. Ер нь алцаасны агуулга нэмэгдэж байгаа учраас л бид нар эдийн засгийн өсөлтийг бас харьцангуй өндөр төсөөлөд байгаа болохоос биш энэ ажил хийгдэхгүй бол угаасаа явахгүй. Тийм учраас алдж бай, зэсж бай. Дээрээс нь одоо нөгөө Оронотой хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ, за одоо сая Солонгос бид нар хөрөнгө оруулалтын том форум хийсэн. Энэ үеэр бол нэлээд олон хөрөнгө оруулагч нараа та бас тохиролцоонд хүрж байгаа. Газрын ховрыг ашиглах чиглэлээр. Тэгэхээр ер нь бол энэ уул уурхаан эдийн засгт орон бол бүтээгдэхүүнээр нь төрөлжүүлэх бодлогоо бол барьж ажиллах бол ёстой гэж ингэж бол бид нар зорж байгаа. Тийм учраас хөрөнгө оруулалтын энэ хөтөлбөр дээр ч гэсэн энэ боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж гэдэг чиглэлээр бол боловсруулах үйлдвэрийн одоо төслүүдийг илүүтэй одоо тусгаж өгсөн. За ер нь бол нэмэн өртөг шингээх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү анхаарах ёстой. Тэгээ хувийн хвшилч гэсэн яг энэ зах зээлд чөлөөтэй өрсөлдөөд ингээд төрөлжүүлж орж ирж үр дүн гарна. Тийм ч учраас одоо зарим зөвшөөрлүүдийг мэргэжлийн холбоонд нь шилжүүлэх, зарим одоо жишээ нь зөвшөөрлийн хугацааг нь уртасгаж өгөх, зөвшөөрлийг одоо заавал дахиж материал бүрдүүлэхгүйгээр сунгах гэд хүн сурталчилгын бууруулах ажлуудыг За, гүйцэж хариулъя. За ер нь тэгээ эрэлтийн гаралтай бид нар бол инфляцтай тэмцэх ёстой. Тэгэхээр цаашдаа болвол мэдээж Төв банк хараад бусаар за мөнгөний бодлогоо барай ажиллаж байна. Тэгээ сангийн яам, за эдийн засгийн хөгжлийн яам, засгийн газраас бол юм өчтөг сүрсэн бодлого гээд ингээд төсөв баталсан, төрийн оролцоо бууруулна гэсэн. Ер нь эргээд үлдэх нь бол зөвхөн тэр орлого GDP-ийн харьцаан дээр л байгаад байгаа. Тэр орон зайн дээр одоо бид яах вэ гэдэг. Түүн шиг засгийн газар гүйцэтгэх засаглал бол өөрөө тэр гайл дээр үүсэж байгаа хил бомбтууд дээр үүсэж байгаа хүнд суртлуудыг буулгаад эхлэхэд гэхэтэл одоо яг ганц мод гашуун сухад дээр нөгөө хэдэн километр очролдог машин тэрэг байхгүй болол 6-7 буудаг нь байхгүй болол хоёр тал мэдээлэл солилцооч гэдэг юм уу. Ер нь орлого нэмэгдүүлэх ажлууд бол ингээд үн шаттайгаар ингээд хийгдээд явж байна. Бид нар энэ зорилттой хүрэхийн тулд бас ажиллана. За, төвшин гишүүн тодруулъя. За ер нь бол энэ төсвийн орлогыг хэлбэлцлийг тогтворжуулах асуудлыг тоогоор зорилтын хувиа гаргаад тэгээ тогтворжуулалтын механизмыг хариуцах институтын ингээд энэ төлөвлөгөөн дээр тодорхой болгоорой гэдэг энэ чиглэлийг бас өгөх зүйтэй байх. Төсвийн орлогын яг тодорхой стратеггүй байгаа. Төсвийн орлогын тодорхой өсөлтийг хангадаг институтын одоо үндэс суурийг бас энэ төлөвлөгөөн дээр бас зайлшгүй тавих шаардлагатай байгаа. За 3 дугаар тэр орон нутгийн бие даасан байдал дээр ер нь бол орон нутгийн их үүсвэр татврын хуваарлтын бодиттойгоор юм өргөдгөх бодлогыг одоо эхлэх KPI-уудыг одоо бид нарын төлөвлөгөөн дээр тусгаж өгж иж цаашдаа явахгүй бол ерөнхийдөө энэ талаар бол туссан зүйл байхгүй байгаа даа. За ялангуяа энэ төсвийн болон мөнгөний бодлогын асуудал дээр бол макро эдийн засгийн хувьд одоо Их Британийн нэг жишээ байгаад байт юм байна. Тэгэхээр эн чинь нөгөө бид нар инфляц ярихаараа Монгол банктайгаа ярьчиад байдаг. Төсөв санхүү ярихаараа зарлагын асуудлыг ярихаараа сангийн яамтайгаа ярьцдаг. Энэ хоёрыг холбосон За. Санал илүү. За. Ганцааргүй лувсан жамц. Гишүүн. Өдрийн мэнд төргийа. За, уучраасаа баярлалаа. Өмнөх 5 жилийн үндсэн чиглэлээс бол хамаагүй сайжирсан. 2 дугаар хавсралт дээр 330 хүрэх үр дүнтэй энэ үрх үрдэн ямар арга замаар хүрэж байгаа. Энийг хэн үндсэн хариуцагч нэг, хэн хамтран хариуцагч гэдгийг төсвийн ерөнхийлөн захирагч нар тус бүрээр нь гаргаж өгсөн байна. Маш зөв. Хавсралт 3-ыг бас анхаарах ёстой. 426 шалгуур үзүүлэлт байна. Суур төвшингээ тавьж байгаа жилээр нь зорилттой төвшингээ тодорхой гаргаад тавьсан байна. Сайшаалтай байна. Чуулганыг үзэж байгаа хувийн хвшлийнхэн мөн салбаруудад ажилладаг мэргэжлийн хүмүүс, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд энэ 5 жилийн үндсэн чиглэлийг уншиж үзхийг хүсэж байна. Өмнөх 5 жилийн чиглэлүүдээс бол хамаагүй агцтай гарч байна. Төлөвлөлт сурж эхэлж байна. Хийж чаддаг байсан юм шүү дээ. Жил хагас шахуу ярьлаа, тэгээд сайн ажиллаад гаргаад ирж байна. Учрал сайд дахиад баярлаа.
За бодиттой зүйлүүдийг дурдъя. 7-гийн 3-3-2 хөгжлийн бодлого төлөвлөлт болон төсөвлөлтийн уялдааг сайжруулна. Арга зам нь бодлого төлөвлөлт төсөвлөлтийн нэгдсэн удирдлага бий болгоно гэж. 6-гийн 2-1-1 хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулна гэд үүндээ PM 2.5, 10, азот, хөхөр бүгдийг тусгаж өгсөн байна. Ажил хийж чаддсан биз дээ. Өмнө нь ягаад хийдэггүй байсан бол гэдэг эргэлзээ яасан гэд хэвээрээ үлдэж ийн гэхдээ 4-4-1 дээр инженерийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулнаа. Нэгдсэн төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж байна. Батамгалан сайдад баярлалаа. Хот байгуулалтын салбарт ялчгүй дутуу байгаа. Газраа тусдан төлөвлөдөг, барилгаа тусдан төлөвлөдөг, замаа тусдан төлөвлөдөг. Эднийг бүгдийг нэгтгэж явна гэж байгаа бол маш зөв зорилт тавьсан байна. Ерөнхий сайдаас асуулт байгаа үг нь байхгүй болохоор өөр хүн хариулах болоо та тий. За бидний 5 жилийн үндсэн чиглэлээ батлаа. Хэрвээ таны хариуцж байгаа яамдуудын сайд нар энэ зорилттой төвшөндөө жил бүрийг хүрч чадахгүй болвол сайд нартайгаа хариуцлага тооцох уу? Бид нэг юм зорилт тавьж байгаа бол хүрч чадаагүй үр дүнг эргээд хариуцлага тооцдог тийм тогтолцооноос байх ёстой. Тэгжээж гүйцэтгэх засаглал сайн ажиллана. Нөгөө талдаа улсын хурлаас адилхан. Улсын хурлын харьяа байгууллагуудын зорилтууд байна. Үүн дээр ч гэсэн бид нар ахиц гарахгүй байх юм бол хариуцлагын тооцдог тийм тогтолцоонд шилжих ёстой. Үүн дээр их хурлын дарга болон байнгын ородын дарга нараас анхаарч ажиллах ёстой болов гэж бодож байна. Хоёрдугаар цангийн сайдаас 2 асуулт. Ирэх жилээс эхлээд төсвийн гүйцэтгэлийг энэ 5 жилийн чиглэлийн 3 дугаар хавсралтаар гаргах хэрэгтэй. Яг энэ бидний тавьж байгаа KPI-нууд ахисан юм уу ахаагүй юм уу? Тэрийг бид нэр их хурал дээр хэлцэх ёстой. Хоёрдугаарт нь 27 оны төсвийг боловсруулахдаа энэ 3 дугаар хасралтын KPI-нд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй төсөл гаргах хэмжээнд дээр төсөв тавьж болохгүй. Тэгэхээр энтэйг нийцүүлээд явах ёстой гэсэн үг. 5 жилийн чиглэл, жилийн хөгжлийн төлөвлөгөө, жилийн төсөв. Энэ 3-ын хавсралтууд бүгд яг адилхан байх ёстой. Тэгжээж бид нэр үнэлгээ, хариуцлага, үр дүнгээ тодорхойлох боломжтой. Энэ ажлуудыг хийх үү? За учрал сайд хариулъя. За 5 жилийн чиглэлийг боловсруулахад за манай Лувсан Жамс гишүүний манлайлал бол их өндөр байлаа. Тэгээ их хурал дээр бас ажлын хэсэг байгуулсан. Нийгэм олон нийтэд энэ одоо 5 жилийн чиглэл хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн ач холбогдол үн цэнийг бас их ойлгуулж өгсөн. Тэгээ бид нар бол бодлогын баримт бичиг бараг 500 гаруйг баталсан байсан л да. Тэгээ 19 он. Тэгээ хөгжлийн бодлогын хууль гарснаас хойш бас нэг цэгцэрх аянд орж байгаа. Гэхдээ процесс үнэлэгцээр байгаа өнөөдрийг хүрсэн учраас ийм үнэлгээ бол юм хитрхи субъектив байдлаар хандаж ирсэн. Эндээ их бэрхшээлтэй. Тэгээ үнэлэх гэхээр хийгээгүйг хийцүү, хийсэн гэх хийцүү. Нэг юм хийсэн юм шиг нэг хідэн зураг эвлүүлээд ингээд байдаг. Тэгэхээр би энэ хөгжлийн бодлогын баримт бичиг бол өөрөө тоон арга руу ингээд шилжиж байгаа учраас дараа нь одоо ямар нэгэн одоо тайлбар байхгүй шүү дээ. Хүрснөө хүрээгүй юу тэгэл болоо. Тийм учраас хэрвээ тэр зорилтыг салбарын үр дүнд хүргэж чадаагүй бол тухайн төсвийн ерөнхийлөн захирагч өөрөө хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас ерөнхий сайд бас олгогдсон үндсэн хуулиар олгогдсон бүрийн ирэх учраас ер нь одоо бүгдээрээ энэ салбарын сайд нарын ажлыг маш хялбар дүгнж сурья. Одоо энэ Лувсан Жамс гишүүн хэлж байгаа. Ерөөсөө л наад үр дүнд хүрээгүй, хүрсэн хүрээгүй. Тэгэл ингээ хүрээгүй л бол хариуцлага хүлээх ёстой гэдэг зарчмаар хандаад явах нь бол би бас зөв гэж бодож байгаа. За хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийн дээр бол энэ урт болон дунд богино хугацааны бодлогын баримтчдын хэрэгжилтийг хилцээд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг ерөнхий сайд шууд хүргэлдэг. Тэгээд ерөнхий сайд өөрөө шийдвэрлээд явдаг. Тэгэхээр яг энэ хариуцлагын тогтолцоо механизма маш ойлгомжтой болох ёстой. Хаанч дабл стандарт үйлчилж болохгүй. Тэгээд хаана хэн ямар одоо ажлыг хийж хэрэгжүүлээ вэ гэдэг маш ойлгомжтой болно. Яагаад тэгэхээр салбарын үр дүн гэхээр нөгөө салбар болгон үр дүнгээ тавьж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч гэхээр их хурлын дэргэдэх байгууллагууд хүртэл энэ төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус ороод явж байгаа учраас тэр төсвийн ерөнхийлөн захирагчийн одоо үр дүн хэрвээ ахиц үзүүлээгүй байвал энэ чинь том агуулгаараа үндэсний үр дүн дэвшлэггүй гэсэн үг шүү дээ. Үндэсний үр дүн. Тэгэхээр бид нар олон улсын индексүүдтэй дээрээс нь доктортой хөгжлийн зорилтуудын 72% уйлдуулсан. Тэгэхээр бид нар
тухайн төсвийн ерөнхийлөн захирагч үр дүндээ хүрч ивэл салбарын үр дүнд ажиллана, салбарын үр дүнд ажиллаж ивэл үндэсний үр дүнд ажиллана. Ингээд олон улсын индексүүд төр урагшлаад эхлэхээр нөө зээлжих зэрэглэл тэ одоо бусад энэ олон улсын индексүүд маш эерэг эффектүүд өгөөд явна. Ингэж иж өөрөө эдийн засаг бас углуургаараа хөрөнгө оруулалтын орчин ч гэсэн сайжрах, суурьад хэлэх ийм болцоонууд бол бүрднэ гэж ингэж би харж байгаа. Тэ манай ажлын хэсгээс нэмж Дөрөв номерын энэ дэр За гишүүний асуултанд хариулъя. Бид таны хэлсэн дагуу тэр хөрх үрдэн зорилтыг юу н ганцхан сангийн яамны ажил хэсэг бидний засгийн газрын хуралдаанд танилцуул засгийн газар шийдвэр гаргуулна. Энэ дээр бүх яамдууд энэ үндэ зорилттой тавьдаг, энэний биелэлтэй гаргаж өгдөг. Энэ тал бол онцгой анхаарна. Бид яг энэ жилийн хувьд бол бас эхлэлийн тавьсан. Гол асуудал бол яг салбарын яамдууд тэрийн зорилтууд маш зөв тодорхойлдог байх хэрэгтэй. Энэний биелэлтэй бас үн зөв бодтой гаргадаг. Тэнийг бас сар болгон, улирал болгон тайлагнаад энэ явцаа засгийн газарт бол танилцуулаад явдаг. Ийм тогтолцоор бол бид шилжнэ гэдэг ийм байдлаар бас сангийн яам бол ажил зохион байгуулалт ажиллаж байгаа. Тэгээд энэ талаар засгийн газрын хуралдаанд танилцуулаад бас шийдвэр нь гаргуулад ингэж ажиллах болно. за Лувсан Жамцгшин тодруулъя.